За бүгдээ амгалан айлтгая. Барчин таажууд Жавсум 3 авралын эцгийг үргэлжлүүлээд уншицгаая. За өнөөдөр Жүжевдом Брежевжийн чадварлаа гэж. Жүжев гэдэг нь уг шалтгаан болсон аврал, Брежев гэдэг нь үр дагавар болсон авралыг хэлж байгаа. Энэ хоёрын ямар ялгаатай юм бэ гэж. Энэ хоёрын ялгаан дээр хажиг Дэни Галваин гэж. Хажиг бол Жүжев Брежев хоёр бол Галваин гэж. За аранлаг бол Серва Метедэ гэж. Аранлаг бол энэ хоёрыг галва гэх нь бол буруу юм аа. Санжа Пагуаяна Жүжев Имбийн чаваагаан шиг. Санжа Пагуаяна Жүжев Имбийн чав гэж. Санжа Пагуа бол бурхан болвол одоо уг шалтгаан болсон аврал бол мөн байх албатай юм аа. Нэгдүгээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхан болвол одоо номно нь тэр одоо зовлонгоос гарах бурхны хутгийг олох энэ одоо номыг үзүүлээд тэр одоо номыг үзээд бусад одоо амьтад бол ингээд зовлонгоос гарах шалтгаан нөхцөл уг шалтгаан нь болж байгаа учраас жүжив юм би чаваа. Нэгдүгээр. Хоёрт гэвэл домбоо шагжа тува рандон жигдүү жүрвийн Сэмжанжийн Брежев юм би чинь. Домбоо шагжа тува буюу одоо бидний багш шагжаагийн одоо чадагч бурхан багш бол рандон жигдүү жүрвийн Сэмжанжийн Брежев юм аа. Рандон жигдүү жүрва гэдэг нь одоо өөрийнх нь үргэлжил болсон одоо энэ төрөлдөө биш дараа төрөл ингээ явахаар тэрнийг бол жигдүү жүрвийн Сэмжан тийм ээ. Тэрний бол одоо Брежев юм аа. За хажиг тэр яах нь Санжа Пагуа жүжевчим Брежевч бас муу юм аа тийм ээ. За ягаад жүжив юм бэ гэхээр Санжа Пагуаяна жүжив юм бэ. Угаасаа. Домбоо шагжа тува рандон жигдүү жүрвийн Сэмжанжийн Брежев юм аа. За энэ тухай одоо энэ хойно бол бүр илүү тодорхой болно. Хажиг Жансам Жунтавын жүдлаа гэж. Жансам Жунтава гэдэг маань бурхан болохын одоо яг өмнө байгаа. Тийм ээ. Өчтөнгийн одоо үргэлжлэлийн одоо эцэс точсон дараагийн агшинд бол одоо бурхны хутгийг олох гэж байгаа. Ийм үе шатыг бол Жансам Жунтава гэж. Жансам Жунтавын жүдлаа Жүнгрүнгийн намчинд Жансам Жунтавын Брежев Маян Серва Метедэ. За хажиг бол юу гэж юм гэхээр Жансам Жунтава тийм ээ. Одоо яг бурхан болоогүй байгаа ч гэсэн одоо 2 дугаар агшинда гажиг Нямала бурхан болох нь одоо дамжиггүй. Ийм одоо Жансам Жунтавын одоо сэтгэлд дараагийн агшинд одоо төрөн гарах гэж байгаа. Энэ намчин буюу одоо бурхны хутаг, бурхны оюун ухаан нэг ёсондоо бурхны хутаг бол Жансам Жунтавын Брежев биш гэж байна. Биш гэж байна. Жишээ нь одоо би одоо игэл одоо над шиг хүн одоо хизээ нэгэн цагт ирээдүйд хэдэн галмын дараа ч байж болно хамаагүй бурхны хутгийг олно. Тэр миний олох одоо бурхны хутаг бол миний Брежев гэж хэлээд тахгүй юу? Тэр утгаар. Тэгэхээр бол Жансам Жунтавын жүдлаа Жүнгрүнгийн тэр намчин бол Жансам Жунтавын Брежев биш гэж одоо хажиг бодож байгаа. Тэр чинь бол буруу юм аа. Дээд ийм Брев юм бийч. Дээд ийм Брев муу юм аа. Нэг ёсондоо тэр намчин бол тэр Жансам Жунтавын жүдлаа Жүнгрүнгийн намчин бол Жансам Жунтавын Брежев муу юм. Ягаад гэвэл тэрний Брев юм аа. Тэгэхээр эндээс бол аранлаг бол тэр Брев имбийн талаас нь бодож байгаа үз. Нэг ёсондоо чөлөг сүжүүн дараа нь гарч байгаа үр дагавар болж ингээ Брев имбийн талаас нь бол тэрний Брежев гэж байна шүү дээ тийм ээ. Тэртэл Дэла Ж шимбийн намчиндээ ийм Брев юм бэ. Тэгэхээр Жансам Жунтавын одоо сэтгэл үнцэнд одоо яг төрж эхэлж байгаа. Яг одоо төрчөөг байгаа. Гэхдээ яг ингээд төрж байгаа. Яг одоо цаг дээр төрж байгаа тэр намчин болвол тэр Жансам Жунтавын болвол Брев юм аа. Тэртэл Дэ Ёвичэр. Явартал Дэла Живийн Дэ Ёвичэрдэ гэдэг нь Жансам Жунтавын жүдлаа Живийн тэр намчин Ёвичэрдэ Ранжула Живийн овоо Ёвич. Рангийн Жула Живийн овоо буюу
Жансам Жунтаавын одоо тэр сэтгэл төрөж байгаа тэр намчин маань өөрийнхөө уг шалтгаанаас л гарна шүү дээ гэж. Тэгэхээр тэр нь юу юм гэхээр өөрийнхөө өмнөх агшнаас. Тэр өмнөх агш нь юу вэ гэхээр намчин Гажиг Дамбуугийн одоо жүү болвол Жансам тэр Жунтаавын ижэ намбар шоо бол тарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр Ранжуулаживын овоо Ёвич гэж. Ранжуулажив. Тэгэхээр Брайжив гэдэг маань бол Жуулаживын Брайв. Тэр Чөлөгсү Жунва гэдэг тэр утгыг бол одоо бодоод байгаа юм байна шүү дээ. Тэр нь бол одоо энэ одоо Аранлагийн одоо тэр батга толгой төвчдээс бол илүү тодорхой харагдана. За хооноор Жансам Жунтавала Жэшимбэ намчиндэ Жансам Жунтавын дүүсүү явартал. За тэгэхээр одоо энэ жүжиг Брайжив гэдгийн энэ одоо ялгааг үзүүлж байгаа энэ хэсэг дээр бид нар юу бодох ёстой вэ гэхээр дүйсүмжээ нам шиг дүүрэн дээр үзчихсэн 3 цагийн одоо ялгал өнгөрсөн одоо ирээдүй гэдгийг бол бид нар нэг товчхон нэг ялгаж үзчихсэн. Тэр ойлгоцоо бол энд ханах хэрэгтэй. Одоо энэ хойшоогоо бол тэр илүү холбогдож гарч ирдэг санагдаж шүү. За Жансам Жунтавала Жэшимбэ намчиндэ Жансам Жунтавын дүйсүү явартал. Дүйсүү гэвэл шал өөр болчих шүү дээ, тийм ээ. Одоо байгаа Жансам Жунтава буюу бурхан болоогүй байгаа. Бурхан болохын яг өмнөх агшин дээр байгаа. Орчлонгийн одоо үргэлжлэлтийн эцэст ирсэн байгаа. Энэ одоо бодисатва болвол намчин болвол бурхны оюун ухаан болвол одоо төрж эхэлж байгаа. Төрж эхэлж байгаа. Яг төрж гүйцээгүй. Төрөх гэдэг маань бол одоо бурхан болоогүй байгаа. Бурхан одоо яг болж эхэлж байгаа ийм үе шүү дээ. Тэгэхээр яг тэр цаг үед бол гэдэг чинь одоо бодисатвын үе шүү дээ. Тэр бодисатвагийн үед нь бол тэр одоо тэр дараагийн агшинд олох гэж байгаа тэр намчин чинь байгаа мó гэвэл өөр асуудал шүү дээ, тийм ээ. Жансам Жунтавала Жэшимбийн намчин дээ гэж тэр намчин гэдэг чинь тэр утга нь. Жансам Жунтавын дүйсүү явартал. Тэ ядва гааншиг намчинжийн дүйсүү мэвэчэр шина чима мадувоо гэж. Намчинжийн дүйсүү мэвэчэрна даамаадуу. Намчинжийн дүйсүү мэва даамаад. Намчинжийн дүйсүү ёо гэж. Чима мадувоо гэж. Дэлаян хонороо мөн үргэлжлүүлээд юу гэж юм гэхээр Дэ Жансам Жунтавала Жэшимба Маянбартал Дэ Дэла Жэсимбичэр Шиваны Зимба Индэ Дэ Дийн дүйсүү Жэсина Дийн дүйсүү Жэшимба Маянбин Чавадан жигдүү төлдөг бичрэр. Тэгэхээр энэ яг нөгөө нэг дүйсүмжээ нам шиг байгаа ч тийм ээ. Дийн дүйсүү Жэсина Дийн дүйсүү Жэшимба Маянбин Чава. Цэцэг одоо үрийн суулгаад цэцэг ургадаг. Цэцэг ургацсан үед бол тэр үр нь бол байхгүй шүү дээ. Үр нь гагцарваа тий. Үр жүү бол гагцарваа. Энэ бол тийм ээ. Тэгэхээр угаасаа Брайжив жүжиг гэдгээ бол яг л одоо цаг хугацааны наан цаана жүү Брайв, Дийн алог сужунва, Дийн чөлөг сужунва гэдэг яг л энэ санаа юм шүү дээ. Ян хажиг Жансам цоглон бадан жүд тадуддуу жүрвийн санжаа пагваадэ гэж. За Жансам цоглон ба гэж тий. Жансам цоглон ба бол одоо бодисатын сэтгэлийг төрүүлээд байж байгаа одоо бодисатын одоо хамгийн одоо ихний нэгдүгээр одоо зам үе шат зам мөр дээр байгаа. Энэ одоо бодисатва түүнээс одоо тусдаа байгаа бурхан санжаа пагва. Жүд тадуддуу жүрвийн санжаа пагваадэ Жансам цогломбын жуин жав энсэрва мэтэдэ дэнда мэвичэр дэртал санжаа пагва яна Жансам цоглон бадан жүжиг ин говичэр дэртал дэ яна Дийн догва онсон ин говичэр. За энэ бол юу гэж нөхөр Жансам цоглон бадан жүд тадуддуу жүрвийн санжаа пагва бол Жансам цогломбын жуин жав муу маа гэж хажиг бодож байгаа. Тэгэхээр мэтэдэ гэж харанлаг бол дэ мэтэдва юм аа. Гаарахгүй. Яг л дэндэ мэвэчэр. Дэн давууд мэвэчэр. Тэ Жансам цоглон бадан жүд тадуддуу санжаа пагва тэ Жансам цогломбын жуин жав энсэрва тэ мэвэчэр. Дэртал санжаа пагва яна Жансам цоглон бадан жүжиг юм гович. Санжаа пагва бол Жансам цоглон баатай одоо жүжиг баа. Тийм ээ гович. Дэртал
Тэ яна дийн догоон онсон юм гоо. Дийн догоон. Санжаа пагва яна жансан цогломбын догоон онд ус сонгоо байх. А гэсэн цоглом ба мэдээчтэй тийм биз. Бурхан болохын өмнө бол жансан цогломж орно. Тэрнээс одоо юу гэдгийг нөгөө энэ зам мөрийг бол алгасах энэ төр гэж юусоо байхгүй шүү дээ, тийм. Хичнээн мундаг буянтай, хичнээн одоо урд төрлийн авиастай байсан ч хичнээн одоо ухаантай байсан ч гэсэн тогломмоор орохгүй шууд жорлом руу орох ч байдаг юм уу? Жорлмыг алгасаад шууд тонлом руу орох ч гэдэг юм. Ийм бол байхгүй шүү дээ. Заавал одоо энэ зэрэг дараалчлан одоо римбашин дүү бол явах хэрэгтэй. Тэгэхээр Санжаа Пагва бол дансан цоглон бадан жүжиг бай. Ягаад үг гэхээр дийн догоо онд ус. Бурхан болохын тулд заавал тэр цогломоор дамжих онсон юм. Тэгэхээр энэ юу бодож хэлж байгаа нь бол эндээс тодорхой харагдаж байна тийм. Чая Амадэ Метеортал Санжаа Пагвадын жүд татдуу жүрвэн жансан цоглон ба мэвэж. Тэртэл дээдэн жүд татдуу жүрвэн Симжа мэвэжэрдэ Симжа яна Санжаа Пагвадэ Ранижин ховжоо тартуг юм говж. Энэ талаас нь бодоод байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэрнээс биш одоо би ингэ байж хахад тэнд бурхан байж болохгүй гэсэн тийм санаа бол шүү дээ. Дээд нь жүд татдуу жүрвэн Симжа мэвэжэрдэ Санжаа Пагвадын жүд татдуу жүрвэн жансан цоглон ба мэвэж. Тэртэл дээд нь жүд татдуу жүрвэн Симжа мэвэжэрдэ Симжа янаас Санжаа Пагвадэ Ранижин товжоо тартугийн гой байж гэж. Энэ бол болж байна тийм үү? За ранлуг нээс гэж. За аранлуг одоо ингээд хажгийн баахан тоцлыг гаргасан тийм ээ. Шанлуг гагва гэдэг. Тийм ээ. За одоо аранлуг бол юу гэхээр доны тар чимбийн жамнаа Санжаа гончгийн цантаа. Аранлагт. За ингэж хэлж болно гэсэн шүү дээ тийм ээ. Доны тарчин бод. Хоёр тусыг эц чанд нь хүргэсэн авралын орныг бол бурхан чухагдээд гэж хэлнэ гэж. Бурхан чухагдээд юм аа. Доны гэдэг нь бол өөрийн тус болоод бусдын тус хоёулынгийн бол Исвэс гэж. Эсвэл Думажэсуг Ёндон жаддан дамбын жавна дийн цай. Думажэсуг Ёндон жаддан дамб. Тийм ээ. Думажэсуг Думажэшин сүнжис Думажигийн Ёндон сүнжисдүвэ Ёндон Хэнжинжинжи догмон ба Чиндэн зэдэн нүүвэрдэн Дони дэмбэ санжааны тэгээд жүд ламагийн одоо дүн татсан шүү дээ. За тэр дагуу Думажа тэргүүтээ 8 эрдэм луга төгөлдөр авралын орныг бол бурхан чухагдээд гинэ гэж. За гоглом Гарунгис дүүвийн пагвын намжин дэм ба чойгончгийн цандаа гэж. Гоглом Гарунгис дүүва гэж. Гоглом гэдгийн гогваа нь бол гогдон гэлж. Хөрхөн үнэ. Лам гэдэг нь ламдан гэлж байгаа. Мөрийн үнэ. Энийний аль нэгэнд нь одоо хураагдах, аль нэгэнд нь багтах ийм пагвын намжин дэм баг бол чойгонч гинэ гэж. Ном чухагдээд гэдэг бол энийг хэлнэ. За энэ дээр бол одоо ингээд дагшлаяад одоо гоглом Гарунгис дүүва дүүвийн дөцөл яаж тавих юм бэ гэдээ уулын зобоо хийх ёстой. Тэгээ одоо халуун будаа идчихэж байгаа шүү дээ бид нар. Тийм ээ. Тэгэхээр гоглом Гарунгис дүүва гэдгийн энэ дөцөл бол имбийн зүлжис дүүва гэлж байгаа шүү. Имбийн зүлжис. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр нэг бол гоглом мөн байх хэрэгтэй. Нэг бол гогдон мөн байх ёстой. Нэг бол дамдам мөн байх ёстой. 19 дүүва гэдэг нь имбийн зүлжис дүүва. Мөн болох. Тэр зүйл нь мөн гэсэн утгыг илэрхийлж байгаа. Энэ дүүва гэдэг. Тэр аль нэгэнд нь хураагдах, аль нэгэнд нь хамрагдах, одоо хамаарагдах энэ санаа нь бол тэр мөн байх ёстой л гэсэн. Тэгээд энэ дүүвийн дөцөл бол одоо энэ шүн чимүүдээр бол олон янз. За тэгэхээр одоо энэ үед бол имбийн зүлжис дүүва. Тэгэхээр чой гончиг буюу ном жухагдээд гэдэг маань юу хэлж байгаа юм гэхээр нэг бол гогдон болж явах юм бол тэр чой гонч. Ламдан болж явах юм бол бас чой гонч. Ламдан имба, гогдон имба. Энийг бол чой гонч нэ гэж. Оглом Гарунгис дүүвийн пагвын намжин дэм ба чой гонч. За рэгдэлжийн Ёндон рэгдэл Гарунгийн Ёндон дамбын пагвын гансаг гиндэн гончгийн цантаа гэж. Рэгдэл Гарунгийн Ёндон дэм. Рэгдэл Гарунгийн Ёндон дамбын пагвын гансаг бол пагвын гансаг гэж байна. Тийм ээ. Хутагт нэг ёсондоо тонломоос дээш ийм одоо бодгаалыг тонломоос дээш буюу одоо зам мөрийн 3 дугаар одоо зам мөрөөс дээш одоо эрдмийг олсон ийм одоо бодгаалыг бол хувраг чухагдээд гэж хэлнэ. Тэрнээс биш одоо
зам бүгдийг бол гиндэн гончиг гэж хэлэхгүй. Одоо ердийн одоо хүрээ хийдийн шавнар одоо лам нарыг бол гиндүн гэж тий хувраг гэж байна. Хувраг чухаг дээд гэдэг нь бол хагийн ганс буюу тонлон товлон. Тонлон товлон гэдэг маань донёд онсондуу дуугаа. Одоо умаар анжидуу ёсонд бол гансгийн дагмид онсондуу дуугаа юм уу донёд онсондуу дуугаа. Бодгаалын бие үгүй гэдгийг илт одоо болгоосон ийм гансаг байх юм бол одоо пигмингийн гиндэн гончиг тий. Нянто пагва, аранжил пагваг бол пигмин гиндэн гончиг. Хоосон чанарыг одоо болгоосон байх юм бол одоо юу ах нь. Тэр нь бол одоо бодисатын сэтгэлээр эзлэгдсэн дондом симжиттэй байх юм бол тэрийг яг тэгчин гиндэн гончиг. Гиндэн гончиг тийм ээ. Ураг чухаг дээд гэдэг нь бол пагвын ганс. Пагва гэдэг бол тэгэхээр төгт хуйлгаад томломоос дээш л томлом тоос. Ийм бичээр за цааш нь. Нговийн найзуудлаа намжийн додва тарт үгийн жавна дондомбын жав юм аа. За бодит байдал дээр бол зам мөрийг бол одоо эц чанд нь хүргэсэн ийм авралын орон бол үнэмлэхгүй аврал нэг дондомбын жав. Овийн найзуудлаа ламжийн додва тар матуга буюу эц чанд нь тэр зам мөрийг одоо гүйцээгээгүй буюу одоо 5 зам мөр байгаа шүү дээ. Тоглом, жорлом, тонлом, гомлом энэ бүгдийг одоо гүйцээгээд тэр мелулам олоогүй бол үнийг бол гүнзүвийн жав нэ гэж. За дэла хонарэ. За тэн дээр овоо нэгдгүүдээ дүмажээс ёндан жаддан ямбартал. Ёндан жаддан ямбартал. Ёндан жаддан дэмба ямбартаал гэж. Тэгээ овоо нэгдгүү. Дүмажээ тэргүүтээ 8 эрдэм луга төгөлдөр юм уу гэж. Санжаа гончгийн цанид тад вээчэр. Санжаа гончгийн цандыг та өөрөө тэрэнд таарах хэрэгтэй шүү дээ гэж. Дод мэрэгдээ чимбийн ёндонд мэдэн бичэр. За овоо нэгдгүү бол чимбийн ёндонд мэдэн ба. За тэр дүмажээ тэргүүтээ 8 эрдэм дотор чинь чимбийн ёндон гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэндэн зэдэн нүүрдэн чимбийн ёндон зэви ёндон нүвадан дэмба гэдэг нүвийн ёндон гэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ чимбийн ёндонд мэдэн бичэр дэртэл тэгээ чимбадан мэдэн бичэр тэгээ бамба им бичэрна мачав гэж. Бамба им бичэрна мачавдэ тэгээ чөөжин овоо нэгдгүүдээ чөөжин чимбийн ёндонд дэмбартал санжээжийн саяын сагмид ишээдээ сагмид ишээ эцэн нэржигдэн дэмбичэр. Дэртэл цагва мэдвийн чö гандаг ховжур шээсүн бич. Цагва мэдвийн чö гандаг ховжур юм ба шээсүн бич. За тэгээ энэ санжээжийн саяын сагмид эцэн сагмын ишээ эцэн нэржиг гэж юу юм энэ төр гэдэг бол хойно гарнаа. Тэгэхээр энийг бол угаасаа одоо яахгүй тайлбарлахгүй. Энийг ингээд тэмдэглээд энд юм байгаа. Тэгээд одоо 8 дугаар бүлгээр энэ тухай илүү тодорхой байна. Энэ үед нэг ярьдгүй байсан. За ян хонаарэ. Тэр анжиж студийн сун ян янлаг дүгжүү чөөж анжаар анжиж студийн сун ян янлаг дүгжүү чөөж. За бурхны бол одоо өөрийн аман гэгээнээр айлдж байгаа зарилэг сургаал бол одоо 60 гишүүн төгөлдөр ийм одоо яруу гიშгтэй байдаг. Одоо эсвэн тэнгэрийн одоо тийм ээ. За тийм одоо бурхан одоо өөрийн аман гэгээнээр айлдж байгаа үед бол одоо сүн янлаг дүгжүүд юм ба. За сүн янлаг дүгжүү бол бас мөн одоо 8 дугаар бүлэг дээр гарнаа. 60 одоо их 60 гишүүн төгөлдөр бурхны одоо зарилэг шиг. За энэ бол одоо ямар ч одоо бодгаал одоо сонсголонтой байдаг. Өөрийнхөө хэлээр ойлгодог. Одоо монгол хүн бурхны зарилыг сонсоход монголоор ойлгодог. Өөр одоо орос одоо герман франц хэлтэй хүн бол өөрийн хэлээр ойлгоно. Тэр байтугай адуус ч гэсэн өөрийнхөө хэлээр ойлгох. Одоо ийм бас тутай байна. Онцлог одоо ийм бурхны бол одоо ийм эрдэм байна. За тэр одоо тэр янлаг дүгж чөөж санжаа гончиг ямбартал танид дамбуу дээчэр. Бас тэр сүрэн янлаг тэр сүн
янлаг дүгжүү чөөжин санжаа гончиг юм бартал таны дамбуу дийчэр гэдэг нь нөгөө нэг юу лээ Думажэсүг Ёндан жадан дамбын а Думажэсүг Ёндан жадан дамбын жавна таны дамбуу санжаа гончиг таны зэрва юм бэч дойно дэм аян бартал аг юм бэчэрна мачив тэр бурхны 60 их шиг одоо 60 гишүүн төгөлдөр энэ одоо их шиг аюулгүй бурхны одоо аман гээгэнээр гарч байгаа энэ их шиг аюулгүй бол санжаа гончиг буюу бурхан чухагдээд мөн юм уу тэр чинь одоо бурхан биш шүү дээ гэж хажиг одоо дагслаяад байна шүү. Ягаад гэвэл тэр чинь аг шүү дээ гэж хэл юм бэ чана мачив гэж. Аг яна санжаа гончиг маян бэ мачив гэдэг мөн гэж хэлэх гээд байна шүү. Аранлаг. Она дэ цанид маян барталдэн аг юм бэ чир чаваах. Ян хоноорой. Тэгэхээр юу гэдүүлээ гүүсүн түг лүн аг ийдсүн гэдгийн одоо юу нь бол тэр шүү дээ тийм ээ. Хүндэтгэлийн илэн гүүсүн түг гүүсүн сүн бол санжаа бол санжаа ин шүү дээ тийм ээ. Ян хоноорой. Донгуу хандан бижид чөөж. За эднэр бол одоо аргагүй юу л та өөр ерөнхий ойлгох зүгж одоо энэ үеийн шинжил хийх хүрээ сэдвийг нь томруулж өгж байгаа таар яалтчгүй одоо энэ чойжингуудыг бол дуртахаас өөр аргагүй байгаа. Тэрнээс биш одоо энэ лонгуу энэ цайн бижиж ажуу энтриг бол одоо бид нар үзээгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр жоохон гайхаж магадгүй. За лонгуу буюу одоо бурхны төгс жаргалангийн лагшин бол одоо бэлэг найраг одоо төгөлдөр одоо ийм гайхамшигтай одоо ийм бие лагш байгаа. Лонгуу гэдэг бол одоо зүгээр энгийн одоо яриагаар хар үгээр хэлэх юм бол одоо жинхэнэ гол бурхан нь бол лонгуу юм. Лонгийн огмон гэдэг газар одоо санжаажин са гонгийн огмонд бол одоо бурхан болоод жинхэнэ одоо тэр гим бүгдээ барж эрдэм бүгдийг төгсгөөд одоо тэр бурхны хутгийг олж байгаа нь лонгуу юм. Тэр лонгуу маань бол одоо тэндээ заларч оршоод тэндээсээ бол хуйлгаан лагшингуудыг хуйлгаад хэрэгтэй газарлууд нь илгээж байгаа маа. Тэрний нэг одоо хуйлгаан нь бол одоо зам бүтээвд 2500 гаруй заларсан бурхан багш Домбаа Шагжаа Түв. Тэгэхээр бол бурхан багшийг бол хуйлгаж илгээсэн нь бол тэр бурхан багшийн одоо хуйлгагч донгуу гэж бол тэр огмонд заларч байгаа байх нь. Бурхан багш бол одоо Ситарта буюу Домбаа Шагжаа Түв бол донгуугийн хуйлгаан лагш нь тийм ээ. Хуйлгаан лагш. Тэгэхээр тэр лонгуу нь бол цайндам бижид ийм одоо бэлэг найраг одоо ийм төгс ийм бай. Тэр одоо лонгуун цандан бижиж чөөж санжаа гончиг юм бартал цаны дамбуу дийч дойно дэ маян бартал бэмбүү юм бэ чирна мадув дэ бэмбүү маян гэж бэмбүү маян мадув дэ санжаачин сар бэмбүү мэвэж тэртэл тэр дүл прараг сагвын лүм медур намшидлаа сүм бичрэр гэж. Тэгэхээр бурхны оронд бол нарийн бүдүүн тоос одоо тийм ээ энэ зүгээр одоо цагийн нэр томьёонд жоохон тийм сонсогч магадгүй зүгээр дүл гэдэг нь бол тоос гэж орж байна. Тэгэхээр бол энэ одоо атом молекулын түвшинд одоо нэрлэж байгаа хэрэглэдэг нарийн бүдүүн гэдэг нь маш нарийн гэдэг нь одоо юм прамо гэдэг нь бол одоо бүр одоо тэр жижиг хэсгүүд тийм ээ атом молекул тэгээд одоо нейтрон бетрон ч гэдэг юм уу ингээд цаашаа ингээ хураг тэр бүгд бол тэрийг хэлж байгаа. Бүдүүн гэдэг нь бол одоо тэрнээс наах байх тийм ээ атом молекулын ингээд энэ нь бол бүгд ингээд цуглаж иж одоо бидний бие махбод бүрдэж байгаа шүү дээ. Бидний бие махбод. Тэгэд бол бурхны одоо газар бурхны оронд бол энэ маягаар бол ингэж одоо атом молекул энэ одоо нарийн одоо бүдүүн одоо энэ тоос ингэж цуглаж иж махбод одоо ингэж бүрдэж иж үүсдэг ийм бие гэж бол байхгүй маа бурхны оронд. Санжаажин саад бол бэмбүү мэвэж санжаажин саад дэр дүл прараг сагвын лүм мэвэж лүм мэ тийм ээ лүм мэд. За энэ байхгүй гэдгийг бол одоо бид нар дүнгээр одоо баталгаас өөр арга байхгүй. Тэгэхээр бол амжилтад бол ингэж айлцсан байгаамаа. Тэгж байхгүй гэж айлцсан байгаамаа. За ийм маягаар
За тэгээд энэний одоо баталгаа нотолгоо учир шалтгааны үүднээс энийг тайлбарлах тайлбар бол 8 дугаар бүлэг дээр үлдэх юм шүү. Энэний одоо үүсэм багшингуудын одоо онцлог, ялгаа, эрдэмүүд мөн одоо яаж тийм болж байгаа юм? Ямар одоо төмбийн жуулаа дэнэ ийм болж байгаа тийм ээ. Цохилдох шалтгаан нь юу байсан юм? Түүний үр дагаварт нь одоо ямар одоо ийм эрдэмтдээ ийм биеуд гарч байгаа юм бэ? Ийм лагчин хөндлөж байгаа юм бэ гэдэг 8 дугаар бүлгээр илүү тодорхой үз. За Түл прараг савын лүмэдүр намшидлаа сүнбий. Ян дэ санжаа гончиг маян бортол дэ сүгжи жимчүүд юм бэ чарна мачаа. Сүгжи жимчүүд яна санжаа гончиг маян бэ мачаа. Оноо дэ цани дэ маян бортол сүгжи жимчүүд юм бэ чар чавааха. Дүвсүнжин домбоо шагжаа түва дүнжин живүү лэн даваа бон жуин жавдан гэж. За өмнөх одоо тэр бурхан багш маань бол одоо бидний одоо ингээ асуулт хариулт явлаа гэж бодъё те бид одоо би асуугаа та нар хариулдаг юм уу эсвэл та нар асуугаа би хариулж идэх юм уу тэгээд яах нь дүнжин лэн даваа гэдэг нь одоо өмнө одоо сууж байгаа ч гэдэг юм уу одоо хариулт өгж байгаа хариулагч асуултанд хариулагчийн жуин жав тийм ээ уг шалтгаан болсон тэр аврал мөн дүнжин живүү лэн даваа буудан жүжигдүүжрвэн санжаа пагва дүнжин живүү лэн даваа буу брэжв еноо гэж брэжв бас муу юм жуин жавч муу юм брэжвч бас муу юм гэсэн тийм ээ дүнжин живүү дүвсэнжин домбоо шагжаа төвөө бодуу дүнжин живүү лэн даваа буу жуин жав юм дүнжин живүү лэн даваа бодун жүжигдүүжрвэн санжаа пагва дүнжин живүү лэн даваа буу брэжв ин гэж. Тэгэхээр хоёр өөр зүйл яриад байна шүү дээ. Бурхан багш бол 2500 жилийн өмнө номоо номонсон. Тэр номоор нь бид нар бол одоо ингээд үзээд зам мөрд ороод ингээд сайжирсаар бол ингээд явсаар бурхан болно. Тэгэхээр тэр утгаараа бол 2500 жилийн өмнө заларсан бурхан багш бол бидний жуин жав юм аа. Жуин жав юм. Мөн яг уу гэхээр тэрүүгээр нь дамжаад бид нар одоо ирээдүйд тийм ээ жилийн дараа маргааш за мянган жил сая жил хэдэн галвын дараа ч үсэн бид нар бурхны хутгийг хизээ нэгэн цагт олно. Тэр олох бидний олох тэр миний өөрийн тийм ээ дараагийн төрөл гэж явсаар байгаад одоо яг залгамжилж явсаар байгаад очих тэр бурхан болвол миний юу ах нь брэжв юм аа. Брэжв болж байгаа. Тэгэхээр домбоо шагжаа төвөө бол бидний жуин жав юм. Бидний одоо жүжигдүүжрвийн санжаа пагва тий жүжигдүүжрва гэдэг нь бол одоо тэгээ залгамжлаад тэрийг одоо дараа төрөл гэдэг одоо бидний энэ сэтгэл бол ингээд үргэлжилж явсаар байгаад бурхны хутгийг олноо. Тэр нь бол тэр бурхны хутг нь бол санжаа пагва бурхан нь бол одоо юу ах энэ бол брэжв тэгээд лэн даваа гэдэг хариулагч хансгийг жиж болгож л байгаа хэлдэг үү. Айгу хаа гэж болж байна. За хажиг дэндавын сампагдэ дадарвын дүсүү дүнжин живүү лэнда бабо энэ сарнаа. За тэгвэл юу гэж нэхэр хажиг ингэж асууж байгаа. За тэгвэл одоо таны ирээдүйд олох тэр бурхны хут чинь тэр бурхан чинь тийм ээ одоо бидний ирээдүйд олох тэр бурхан чинь одоо байгаа одоо энэ цагт одоо цагт та муу юм уу гэж мөн гэх юм бол тий миний ирээдүйд олох бурхан маань одоо би ирээдүйд одоо бид нар бүгдөө бурхан болно тийм ээ тэр бурхан чинь одоо асуултанд хариулагч та юм биш үү гэж та юм биш үү та муу юм биш үү гэж тэр ирээдүйд олж байгаа тий дэндавын санжаа пагва тий дадарвын дүсүү дүнжин живүү лэнда бабо энэ сэрна хажиг ин гэх юм болвол мөн гэх юм бол оноо дэ дадарвын дүсүү санжаа пагва маян бортол дамжаа дийч дэна дэ дадарвын дүсүү мэ бортол дөдвич дод минутэ дэ дадарвын живрэг имбичэрдэ дэ нговын юм ойлгомжтой тий энэ тагсал бол ойлгомжтой гоц тий дадарвын дүсүүд тэгээд дүнгээд одоо тэгээд дүнгээд дамжаава одоо таны ирээдүйд олох бурхан чинь одоогийн та мөн гэх юм бол тэгээ одоо бурхан юм. Санжаа пагва юм дамжаад ийж. Тэна тэгээ дадарвын дүсүү мэ бортол.
Өдөөж дөө минутэ дэ дадрын жавраг юм бичэр дэ овуу юм бичэр. Онж за энэ дүрэтэг олдоход бол гайхалгаа ч. Онжан дэ дүнжин живу ленда бобон дүсү дүнжин живу ленда бобо инде дагжиги домбо шагжа тува жалван аала нүийн дүсү жалван аала нү юм бичэр. Дагжиги домбо шагжа тува бол жалван аала нүийн дүсү жалван аала нү юм бичэр. Эртэл жалван аала нү домбо шагжа төвийн дүсү домбо шагжа тува юм бичэр. Энэ жалван аалаа нүгээд хүн багшийн өмнөх дүрийн одоо нэг хаан шүү дээ. Нэг хаан. Тэгэхээр дагжгийн домбоо шагжаа дува тэр одоо өмнөх төрлийнхоо тэр аалаа нү гэдэг тэр хааны тэр цагт бол жалван аалаа нү байсан уу? Байсан. Тэртэл хүнтэй адилхан одоо жалван аалаа нү бол домбоо шагжаа төвийн дүсүү домбоо шагжаа төвөө болцсон үед нь домбоо шагжаа төвөө мөн биз дээ. Тэртэл жалван аалаа нүийн дүсүү домбоо шагжаа төвийн жүү юм бич. Дагжигийн домбоо шагжаа төвөө тийм ээ. Жалван аалаа нүийн дүсүүд домбоо шагжаа төвийн жүү юм бич. Тэр өмнөх төрлийн бурхан хаан ч бол бурхан багшийн жүү шүү дээ. Мадуна сон гэж. Мадуна сон. Мадуна дамжаа шорсон гэсэн санаа шүү дээ тийм ээ. Дээч хөөж рандүсү домбоо шагжаа төвийн жүү юм болдог. Тийм жүү юм бич. Тийм байгааз нөгөө нэг юугаа одоо Жумбрачивийн нам шиг дүйсүмжийн нам шиг болоод энэ дээр баг сахан гэж холбогдож орж ирдэг. За дийн жүү юм бич. Хажиг жалван аалаа нүийн дүсүү домбоо шогжоо төвөөдэ жалван аалаа нү ин серваны зүнсэд зэмбавоо гэж. Гончиг сүм ирэглэм шиндүү салвар шатсан доо. За банчин соном давглам. Жухуг дээд 3-ын одоо тэр ирэглэм энэ одоо хэсгийг бол маш тодорхой одоо ингээд номж үү гэж. За энэ үргээд бол ингээд Явсумжийн нам шиг бол ингээд жид тажид хоёр үзэж байгаа. Энэ Явсумжийн нам шиг бол энэ үрээд. За одоо Барчин жидон. Жидон. За дэдэр дуарангийн овоо Дембани байсан тийм ээ. Дембани. Дүви мегва гэдэг нь бол Дембаши. Дүви дэн гэдэг нь бол Жавсум. За Жавсум тийм ээ. За эдгээр бол энэ мэт одоо тэр мэт юм болвол дүвийн овоо жидаа шинаа гэж. Дүвийн мөн чанар. Дуарангийн овоо гэд энэ хоёрыг ялгаж ойлгоорой. Дуарангийн овоо, дүвийн овоо гэдэг. Жоохон өөр шүү. Дуарангийн овоо бол Дэни, Дембани, Дүвдан, Демба, Намданны Санжаа ласуг гончиг сүмгээр ондогжингийн энэ хүртэл бид үзчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр Дүвдан Демба гэдгийн дуа нь бол Дуарангийн овоо Дембаниг хэлжсэн тийм ээ. Дембани буюу Хүнзүв Демба, Дондон Демба гэдгийг бид нар ярьсан тийм ээ. За Демба Намданны гэдэг нь бол Дүви Мегва буюу Дэнши, Дембаши тийм ээ. Будгтын дөрвөн үнэн. Зовлон үнэн, түүний уг шалтгаан үнэн, түүнийг одоо хорхон үнэн, тэгээд түүнээс одоо гэтлэх зам мөр үнэн гэсэн энэ Дембаши. Дүви Мегва, Дэнши. Дүви дэм бол тэр одоо зам мөрийг бүтээх тэр ганцхан бодгал нь хин байх юм бэ гэхээр бол Жавсум буюу одоо сая Санжээ, Чö, Гиндүн энэ гурыг. За тийм юм бол дүвийн овоо нь юу юм бэ гэхээр дүвийн овооны зондуин. Дүвийн овоо гэдэг нь бол тэр дуа гэдгийг бол зам мөр лам гэж ойлгож болно гэж шүү дээ тийм ээ. Дуа лам, ламрам гэдэг юм. Лам. Тийм ламжийн овоо нь бол зондуй юм гэж. Хичээл зүтгэл юм Хичээл дүвийн овоо хичээл зүтгэл шүү гэж. Энэ бүгдд Дүвийн овоо зондуй юм Дэла ян гэж.
За тэр зондуйд бол яах нь Жаван Жаван Эншингийн Лелон Нямбур машин бий зондуй. За энэ зондуй дотор бол яах нь муу үйл муу үйлдвэрт шунах тэр залхуурлын ерөнтөгт нь эс шунах хичээл зүтгэл. За энэ нь бол одоо лойрог дээр маш тодорхой гарсан шүү дээ, тийм ээ, лойрог дээр. За одоо харамсалтай тэр үед бол одоо дүүрээ, лойрог, тайгэр бүгдийг одоо уншсан шүү дээ. Унтаа одоо энэ 2 жилийн хугацаанд. Одоо нэг нь ч одоо ингэ өнөөдөр их шиг хийж чадгалгүй. Тэр одоо байгаа. Хэрвээ байсан бол одоо зарим улсууд хэрэгтэй байсан болов уу гэж. За тэгэхээр Жаван Эншинжийн Лело гэж одоо монголчууд ярьдаг шүү дээ. Энэ одоо тун одоо их одоо даанч одоо муу юмд одоо толгойн ажиллаад байдаг. Муу юм их сүрхий гэдэг. Тэгээ тэрийг одоо их мундаг юм шигээр даанч одоо жоохон муул юм хийгээд байдаг. Тэр энэ бол тийм биш юм аа. Тийм биш. Муу юмд авьяастай, муу юмд дуртай, хүнд хичээнгүй шамдангуй байгаа чинь бол хичээл зүтгэлтэй хүн гэсэн үг бишээ. Түүнийг бол залах уу гэж хэлнэ. Хичээл зүтгэл гэдэг бол буйны үйл, сайн үйл хичээхийг л хичээл зүтгэлтэй гэж хэлнэ. Лойрог дээр яг тэр талаас нь бол илүү тодорхой. Харин одоо нүгэл хилэнц одоо муу муухай хорлох үйл, амтны амь таслах байдаг юм уу? Хулгай хийхч байдаг юм уу? Одоо ийм муу үйл дуртай ийм одоо тэрэндээ одоо өдөр шөнөгүй ингээд зүтгэл махраа тэр бол захгүй хүн. Тэгэхээр Жаван Эншинжийн Лело буюу муу үйлд шунах залхуурл гэж нэрлэж байгаа шүү. Муу үйлд шунах тэр залхуурлын ерөнтөгт эс шунахын одоо хичээл зүт. Жидлүгийн Лело гэж байна. Өөр нэг юм. Жидлүгийн Лелон Нямбууд бол Ёнсон Мянган зондой. Жидлүгийн Лело гэдэг нь юу гэхээр за одоо туйлдах, ядрах гэх юм уу? Эсвэл одоо бүр юм ансрах тийм маяг. Ийм одоо залхуурлаа. Туйлдах, ядрах тийм ээ. Ансрах одоогийн хэлээр бол эмор. Эмород юу ч хийхгүй ингээд гүлийгөө суучдаг болсод байдаг үстэй. Цонхоор ширтээд. Тэр туйлдах, ядрах юм уу ийм гансрах энэ одоо залхуурлын ерөндөг. Энийг бол бас залхуурл гэж нэрлэдэг. Залхуурлын одоо нэг. Энэний ерөнтөгт бол Ёнсон Мянган зондой. Одоо огоот үйл ажиллахын одоо хичээнгүй юм уу та тийм ээ. Яруу сайхан орч. Хэн бол энэ шүү. Тэрний одоо ерөндөг гэдэг нь бол эсрэгээр бол энийг. Дагнитлаа нийвийн Лелон Нямбууд нам Ёнс үсүнгийн зондой гэж. Дагнитлаа нийвийн Лело гэдэг нь өөрийгөө муушаах энэ залхуурл. Өөрийгөө муушааж байгаа ч юм бол залхуурлын нэг төрөл юм. За одоо энэ одоо парчин үзэх. Тэгээ дээдийн номыг үзэх. Чууд цаашаа одоо жоохон одоо суужил хийх ёстой юм буйны үйл ажиллагаа бол одоо өөрийгөө муушаадаг тийм ээ. За одоо би яаж ат чиг ийм амтэн тэрийг хийн гэж юу байх. Одоо энэ дээдийн номыг би яаж ойлгох. Тэгэд өөрийгөө голдог, өөрийгөө муушаадаг, өөрийгөө чамладаг энэ бол залхуурлын нэг төр шүү гэж хэлсэн байна. Хүн багш. Хүн багш. За өөрийгөө муушааж болов голох нь бол залхуурлын нэг төр. Тийм учраас тэрэнд бол ерөнтөгт бол лам Ёнс үсүн юу зам мөрийг бол огоот барих ийм одоо хичээнгүй ийм гурав байдаг юм аа. Доёй вандуу жаана гэж. За доо хүн багшин альцсан доонд бол энэ гурвын тухай жанчин лүй мэмэг бадан аг мэмэг бадан сэм мэмэг ба дийнцэ жанчин лүйдэн агдан ижи найн инлэн Ёнсуу жоваа иноо гэж. Ижи найн инлэн гэдэг маань ид лайсуу мэрэнва гэж байгаа шүү дээ. Ид лайсуу мэрэнва тийм ээ. За тэрнийг бол одоо Ёнсуу жоваа буюу огоот бол гэж бол одоо арилгасан юм аа гэж.
шээ согжис за химээх тэргүүтэйгээр бол дамбуула дамбаадан янчин сүксү меломбаадан шивана амьд зогжиндуу ломбоо медва дедана шэрибу жанчин дэни парчин дүүгээ намбар пилдэ сүйжин туа маянно шээ согжи невала дамбаа. За энэ дамбуула дамбаа невала дамбаа гэдэг нь бол энэ дамбуула дамбаа невала дамбаа гэдэг нь бол энэ таны гурван лилоор юм ба шиндүү шүү дээ. Тийм ээ ойлгоо. Жаван энэ юу лээ? Жаван шингийн лило ийн юмбар машин би зундүй гэдэг нь бол нэгдүгээрх нь. Жил үгийн лило номер 9,000 зундүй гэдэг нь хоёрдугаарх нь. Дагнитлаа нэвийн лило лам 9,000 зундүй гэдэг нь бол гуравдугаарх нь. Тийм ээ. За тэгэхээр бол энэ дооны энэ одоо хүн багшийн одоо өөрийн альц удраас бол энэ нь бол дураараа яриад байгаа юм биш ээ. Энэ бол уг гаруул нь бол хүн багшийн одоо сургаалаас уг гаруултай юм шүү гэдгийг одоо баталж үзүүлэхийн тухайтад одоо манай их чааны лам сономдог бол энэ дооны илүү дурдж байгаа үзүүлж байгаа хүү. За Невала дамбаата жанчин ишээ гандан дамба шарчигжин жигдэн жин хан гангайлунгийн жимааны жид ишин шиг ба шээсүгж сүмбала дамба эндэ сүмба гэдэг нь бол нөгөө юу. Дагнитлаа нэвэл бол өөрийгөө муу шахахын ерөн тийм ээ. Сүмбала дамба эндэ дамбуу ус гоо сүмжинд за эхнийхаар бол тэр өдрийн эхний тэр юугаар бол дүнгээр бол юу гэж үзэж байгаа гэхээр гоо сүмжийн жаваа талваала шимбийн дело сэлжидүүд дам гэж. За гурван үүдний үйл одоо игэл үйл чунах энэ залхуурлыг арилгахын тухайд айлцсан сургаал юм аа. Эхний сургаал. Одоо энэ нь шүү дээ. Жанчин лүй мэмэг бадан аг мэмэг сим мэмэг бад энэ цаа жанчин лүй дангагдын иж наа энэ юм сууж угаашаа дамбуула дамбаа гэсэн шүү дээ. За энэ бол гоо сүм гэдэг нь гурван үүд гэдэг нь бол бие хэл сэтгэлийн муу үйл игэл муу үйлийг бие хэл сэтгэл. За гол нь бол одоо бие хэл сэтгэлийн нөгөө 10 хар нүг тийм ээ биеэр үлдэх хэлээр сэтгэлээр үлдэх нүглүүд байгаа шүү дээ. За тэр одоо үйлүүдийг болвол жава пэлва гэж. Жава пэлва. За энэний одоо энэнд одоо шунах тыг болвол энэ бол туурал юм. Энд шунах нь тийм ээ амтны ам таслахыг дурлах, дими чалчхыг дурлах, хов зөөхөд дурлах энэ бүгд бол туурал юм. Нэг төрлийн зарцуурал. Энийг арилгахын тухайд бол хүн багш бол эхний төстийг бол альцгаа гэж. Нэвис гэж нь хоёрдугаар хаар бол энэ Невала дамбаа гэсэн чинь багшин дүүгийн намбар бэлдээ сүйжин туу маяно шиг. За энүүгээр бол алвин лило хэлжидүү дам гэж. За одоо цалхаарл. Тийм ээ цалхаарлын одоо тэр алмай байдал. Цалхаархын одоо тэр ерөндөг. Тэр одоо алмайтах цалхаарх бол нэг төрлийн туурал юм аа. Лило юм аа. Энийг арилгахын тухайд хоёрдугаарыг. За тэр нь бол жидлүгийн лило гэдэг байгаа шүү дээ. Гол нь жидлүгийн лило. Уйлдах, ядрах, тийм ээ, гансрах. За энэ бол одоо лойрог дээр илүү дэлгэрэнгүй байгаа. Ялангуяа та бүхэн одоо манай тэр үгэн багшийн одоо альцсан лойрог лойрог нэрхо гүндүү гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За тэрнээс бол энэ олон шүү. За сүмбис дуажаачимбоо. Дуажаачимбоо нэмсүүлийн би галжин ялоо сэлжүүдүүд ам байж. За тэр өөрийгөө муу шахах бол одоо хамгийн одоо бидэнд элбэг байдаг ийм залхуу. Өөрийгөө муу шах. Одоо над чиг муу амтан юу? Тэрийг одоо яаж барч над чиг муу амтан одоо бум шиг гэж байх. Над чиг муу амтан одоо тэгж одоо ном үзэж одоо энэ дээдийн номыг ойлгоно ч гэж байх уу? Өөрийгөө муу шах. Өөрийгөө голдог, хамалдаг. Энэ бол яах нь вэ гэхээр дуа жаачмбо бүтээлийг агуу ихэд анхааран авахын хамгийн гол харьцлах шалтгаан болж байдаг. Ийм нэг төрлийн залхуурал юм аа. Энийг арилгахын тухайд 3 дугаарыг номхон гэж. Энэд данжөөсөө дэлбалаа. Машин юмсуу мянгалдан, ламны юмсуу зэмбадан чэсүнсоо гэж. Ондогжинд байгаа шүү дээ, тийм ээ. Данжөөсөө гэдэг нь данжин ондогжин. Төвдөн дэм маань ондоо данжин ончилсон. Машин юмсуу мянгалдан, ламны юмсуу зэмбадан.
За энэ бол ингээд энэ Лело сүмжийн нямбууд зундуй сүм тийм ээ. Машинбийн зундуй, Ёнсун Мянган зундуй, нам Ёнсу Зэмбийн зундуй. Ийм гурван зундуй гурван одоо хичээнгийг бол одоо ондогчинд юм бол энэ тал тийм ээ. Одоо энд байна шүү дээ тийм ээ. Дүүар ангийн овоо нь юу юм бэ гэхэд дүйн овоо нь бол зундуй юм аа. Яван аншингэл болоод энэ байна тийм ээ. Машинбийн зундуй. Жидлүгийн лелон юм бол Ёнсун Мянган зундуй. Дагнитла Невийн лелон нямбар бол нам Ёнсун сүм. Энэ гурван зундыг бол ондогжинд үздэг. Яг одоо дистрагаар нь байгаа шүү. Төв дандын ба намданны гэдэг нь бол дугаар ангийн овоо, дуймигва, дуйдэн. Одоо дуйн овоо бол зундуй юм аа. Тэр зундуй нь юу юм гэхээр машин Ёнсун Мянгалдан ламны Ёнсу Зэмбадан шивэн. Зундуй сүм бол чэсү боо гэж. За цааш нь дамаг жүй нана дүмба. За нөгөө нэг 10 одоо тэр их хөлгөний одоо ойлгоход бол бурхны хутгийг ойлгоход бол дамаг жүү үзүүлж байгаа шүү дээ. Тэрний дотроос бол 7 дугаарх нь бол Жэн Ала дамбын дамаг чадвар жүнцэн ядтэй. Жэн А буюу 5 мм гэж нэр. Жэнга даны уншаад тий. Машин Ёнсу Мянган ламны Ёнсу Зэмбад. Жэнга даны уншаад үзүүлээ. Тийм биз дээ. За тэр Жэн А гэдэг 5 мм гэж нэр. За энэний тухай одоо айлцсан энэ сургаалыг номсны учир шалтгаан нь бол юу юм бэ гэвэл Дуала Раванду жүгийн ч дүү юм. Дуала энэ зам мөрийг бүтээх энэ одоо бүтээлд бол өөрийн эрхээр одоо орох. Үүний тухайд бол номс юм аа гэж өөрийн эрх. Доён ванду жана жанчин шаимигийн багцад жа тован ёддоо Шиваны багцад нижаадан, сүмжаадан, шивжаадан, авжаадан, дондон, замбуулиндан, линни, лин сумдан, лин шидан, дон дамбуудан, дон ниваадан, дон сүмжин жигдэнжин кам тован ёддоо. Шэсүгжис жэн дамбуула дамбаадан. За тэгэхээр энэ 5 мм гэдэг бол одоо бас дураараа айлтж байгаа зүйл биш юм аа. Энэ бол одоо бурхан багшийн өөрийнх нь айлтсан удраас уг гарвал нь бол байгаамаа. За тэр тухай бол жанчин шаимиг гэж. За шаимиг гэж одоо нэр томьёо байна тийм ээ. За энэ бодисодын одоо махан нүд тийм уу да тийм ээ. За тийм одоо нэртэй. Тэр бээр бол яадгүй гэхээр эрдэм чадал нь яадаг гэхээр багцад 100 бол харах чадaltaй юм аа гэж. Багцад гэдэг нь бол газрын хэмжээс шүү. Хол ойрын хэмжээ, хол уртын хэмжээ. Багцад. За энэ багцад гэдгийг бол багцдын хэмжээг бол одоо омбын зүг за тэгээд мөн дүүнхрийн ёсонд бол ингээд тайлсан багцдын хэмжээг бол тайлбарласан байдаг. Тэгтээ энд биш үү те. Одоо эн чинь юу ахгүй одоо нөгөө манай Монгол хэмжээр бол одоо 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, тэгээд 1 сөөм, 4 хуруу болоод 1 сөөм, төө. Тэгээд 1 барим, тэгээд одоо алт дэлэм энтергээ ингээ явдаг штэ. 1 тохоо мохоо гэдэг шиг. Тэгээд тэгж хэмжээд жоохон хоёр өөр зөрүүтэй маягаар ингээ хоёр тайлбарлсан ийм багцдын тухай тайлбар байгаа. Тэгээд омбын лүгээр бол нэг багцад гэдэг нь бол одоогийнхоор бол 8 км гэсэн сан. Нэг багцад гэдэг бол 8 км. Нэг багцад гэдэг бол 8 км байсан санагдаж шүү. За тэгэхээр багцад 8 км гэж. За дүүнхрийн ёсны хэмжээсээр бол 7.4 км гэж хэлсэн.
Дүүнхрийн ёсны хэмжээсээр бол нэг багцад нь бол 7.4. Нэг багцад нь 7.1. За тэгэхээр жанчин шаян мэг бол багцад 60 тонн гэдэг чинь багцад 60 тонн гэдэг чинь 100 багцдыг үзнэ гэж байгаа шүү дээ. 100 багцад. 100 багцад гэдэг чинь 800 км гэсэн. 800 км. Ийм одоо эрдэм чад. За тэгээ энэ одоо юуг харах гээд байгаа гэдэг нь бас тодорхой хойно гарна. За одоо зүгээр судрын одоо тэгээд тэр хэмжээсээр одоо энэ судрын иш татж байгаа энэ дүнгээ эхлээд зүгээр ингээд яваад тийм ээ. Дараа нь бол за тэгээд багцад нижаа гэхээр нэг багцад нь 8 км. 7.4 гэхээр жоохон төвхтэй бодоход төвхтэй байгаа зү тий. Дүүнхрийн ёсны хэмжээсээр. Тэгэхээр 8 км-гээ бодцохоор тэгээд нэг багцад нь 8 бол 200 гэхээр чи хэд болох вэ? 1600 болно юм. 1600 км. Үнэн үү? За. Мөн бах гэдэг санаад байна. Дураараа сайхан урж जैन да тийм ээ. За тэгээ 300, 400 багцад, 500 багцад, тэгээд 1000, тэгээд замбуулан, тэгээ 2 төв, 3 төв, 4 төв. За тэгээд Дон Дамбуу, Дон Нева, Дон Сүмжийн буюу 3000 ертөнцийн одоо махуудыг харах гэсэн ийм хэмжээсүүд. За шээс өгжээс Ян Дамбуула Дамбаа гэж. За хэмээх тэргүүтнэр бол 1-р милмиг бол одоо альцсан байна гэж. За жанчин хаян миг гэж. Жанчин хаян миг. Сая бол шаян миг гэж байсан шүү дээ. За одоо тэнгэрийн милмиг гэдэг нь бол юу гэхээр шарчигжийн жигдэнжийн хам Гангаалунгийн жиманижи Симжан тамжижийн чипоодын жива яндагва жидава шиндүү шэсоо. За жанчин хаян мигтэй болчих юм бол тийм ээ шарчигжийн зүүн зүгийн ертөнцийн одоо махбод Гангаалунгийн жиманижийн тийм ээ анган мөрний одоо элсний ширхэгийн тоотой жацуу төдий хэмжээний одоо амьтны үхэж игүүтэх хийгээд төрөхийг бол мөн болгоож байгаамаа гэж. Болгоох юмаа гэж. За тэгэхээр энэ гол нь бол хинт хэрэгтэй гэхээр бодисодонорт хэрэгтэй байхгүй энэ дан милми гэдэг маань энэ милминий энэ эрдэм бол бодисодонорт хэрэгтэй. Тэгэхээр бодисодонор бол одоо миний одоо сав болох шав байдаг юм уу? Миний тусвалах болж одоо чадах ийм одоо үйл юуны барилдлагатай ийм одоо шавнар маань бол хаана одоо үхэж ивүүдж байгаа юм. Тэгэд одоо хаана төрж байгаа юм ч гэдэг юм уу тийм ээ. Бичлэн одоо энэ бол болгоохын тухайтад энэ бол чипод янд гож шээсо. Дэшэндүү чог шэн гуула ян гэж. За мөн одоо саяны маягаар бол бусад одоо 9 зүг тийм ээ одоо дээд доод тэгээд 8 зохис зүгүүтэй. Энэ бүгдийг бол одоо яах нь энэ бүгд бусад 9-т ч гэсэн энэ зүүн зүгийг оруулаад бусад 9 гэхээр нөгөө нэг 8 зохис тийм ээ баруун зүүн урд хойд тэгээ баруун зүүн хойд баруун хойд гээд ингээд 8 зохис тэгээд дээд доод гэсэн ингээд нийлээд 10 багхгүй юу. За энэ тэгээд саяны тэр шарчиг гэдэг зүүнийг нь бол төлөөлөөд гаргацсан. Тэгээд бусад 9-ийн ч гэсэн бол яг түрүүний мөн адилаар бол ингээд болгоох юмаа гэж. Жэн гула ян жарна сумба намжээс Жэн яваалаад юм. За 2-р мэлмиг бол мөн жанчин ширчин лаж жодвинцэ түгна намчинжэн баржин чой тамжид машэ матун масам конду мачуба дэни чэрэбу жанчинжин шэрвжимиг ён судагава шэсвжис сумбала дамбаа гэж. Өнөөдөр энэ үрээ цогш. За ингээд ширчин лаж жодвинцэ сүгнэ нам. Энэ дараагийн хичээлдерээс эндээс